За сайн байцгаана бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр явагдах юм бол би өөр аль дээр нэг ярьжсэн нэг Японд хэлний бэлтгэлээр ирэхэд ерөнхийдөө яг ямар хуу байдаг вэ гэдэг талаар бас өнөөдөр нэг найзгаа бишгтээ урьж явуулаад тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг эхлүүлэхээр боллоо. За эхлээд найзгаа танилцуул, өөрийгөө танилцуулаа. Наа сайхан билег гэдэг. Тэгээд одоо Японд ирээд 6 жил болж байна да. Анх яг Японд ирээд тэр үеийн бүр ямар ч Япон хэл хүрчихсэн мэт тий. Ер нь бол татаад хамгаагаар ирсэн шүү. Ерөнхийдөө одоо ч татаад хамгаал та. Тэгэхдээ одоо энэ хоёр авсан байгаа шүү дээ тий. Энэ хоёроо авцсан байгаа. Тэгээд энэ өгүүлж авчихсан л та тэгээд хэрэг авахгүй болохоор. За анх ямар хуу тийм нэг хэцүү зүйл тохиолдсон яг Японд анх ирээд дөнгөж нэг хэлний бэлтгэлээс сураа. Ер нь бол онгоцноос буухаас эхлээл жинхэнэ дарамт ихсэн шүү дээ. Онгоцноос буугаалцаа би өстой ямар хараалцсан юм аяж байл гэж бодож эхэлжсэн. Тэгэхээр ч бас хэцүү юм билээ. Тэгэл эхлээл ажил олдохгүй, таних хөнгөө тэгэл хийсэн ажилгүй бол нэг 2 сар явсан. Тэгж нэг таньдаг ч нэг хүнтэй танилцаа тэгээ ажиллаа орсон гэдэг нэг түнгүүдээ буудлын ажилд орж ажиллаад тэнцэн сам нэг сургуулиас нэг бас нэг Монгол хүнтэй танилцж байгаа шууд Макдоналд орж ажилласан. Гэхдээ бас ерөнхийдөө ихэнх бас монголчууд бол Макдоналдд амар амхаа ордог шүү гэдэг хэлчих. За тэгээд нэг бас нэг амар асуумаар юм байгаа байхгүй юу? Тэр юу вэ гэхээр яг нэг мөнгөний асуудал гарч ирж байгаа шүү дээ. Одоо жишээ нь одоо нэг 15 сая орчим байх шиг байгаа зардал нь нааш ирэхэд тухайн үед хэдэр ирж ирсэн юм. Би чинь тухайн үед 12 сая байлуу тэр хавцаа нөөс ирж ирсэн. Бүтэн жилээр нөртөлж ирж ирсэн. Бүтэн жилээр юм тий. Тэгээд дансны нэг баталгаа энэ төр чинь бас гаргуулж байгаа шүү дээ. Тий. Тэгээ анх бүтэн жилээр төлчөөд ирээд энд чи ирээд ямар юу яах вэ? Байрныхаа зардал мардлыг өөрөө ажлыг олдуулж байгаа шүү дээ. Байр, хоол тэгээ дээрээс нь тэр мөрч ер нь болоход хэр үйдгийг 28 цаг ажиллаа. Ер нь бол миний хувьд бол 28 цагаас гадна бол нэг жоохон хувийн асуудлаар жоохон өртөө байсан. Тэгж өртөө байгаад тэнгууд тэнцэнээсээ бас өөр нэг бэлэн мөнгөний ажлууд бол хийгээд явдаг. 28 цагаас гадна. Гэтэ одоо олдохгүй юм сайн мэдэхгүй л байна. Одоо хуулийн чангараад My Number энэ гэж гарч ирээд тэр нь болохоор Японцуудын хувийн дугаарт болоод 28 цагаа сайн бариад тэнгуудээ тэнцэнээсээ татвар авах хэмжээний болж байгаа. Тэгэхгүй бол эсрэгээрээ 28 цагаас хэтрүүлээд явах юм бол та 28 цагаас хэтрүүлээд шүү матугаас шүү инээдрэ гэж тийм анхаарал өгдөг байгаа. Тэгээ яг бол нэг миний болохоор ингэж боддог байхгүй. Би одоо өөрөө баг үндсэн ажил би ч өөрөө хэлбэлээр ирж байгаагүй. Тэгээ би өөрөө ингээ үндсэн ажилтнаар ажиллаад явж хахад бас л цаг санагдаж байгаа байхгүй. Японч өртөг өндөртөө ороо. Тэгээ нэг байрны зардал, тэгээ хоол ундны зардал тий. Тэгээд ингээ яг тэгэхэд хажуугаар нь ингээд сураад тэгээ зарлаад лөө тэгээ дээрэс нь эн чинь бас нэг хэлний бэлтгэлээр ирсэн. Зөвхөн ажиллаа хийгээд байхгүй шүү дээ. Хамгийн гол нь хэлээ сайжруулахгүй болохгүй шүү дээ. Тэр л бас яа нэлээд чанга байдаг байх юм шиг байна байхгүй. Ер нь бол тэгэл хувийн самаар дөө тэгэл өөрөө чадыг үл чадахгүй бол тэгэл явна шүү дээ. Эсвэргээр ерөнхийдөө бол Японд ирэхээ өмнө бол сайн Япон хэлээ сайн сурах хэрэгтэй. Тэнгүүд бол ажил нэгт амархан олдно. Зүгээр ерөнхийдөө энэ тэтгэл газрууд дээр явж байхад бол цаг ажил бүртгэж чинь гэсэн юм л очил наа цаг ажиллах гэж авах ерөнхийдөө бол олно. Тэг өөрөө сэтгэлтэй байвал ажлыг болоо тэнгүүдтэй болохоор бас тэрэн дээр хүнтэй хамт ингэж амьдраад юугаа байрныхаа мөнгө хувааж төлөөд цуг байн хоол хийж идээд гадар болохгүй шүү дээ. Тэгж өөрхий хэмнэх аргуудаа бодож тэгжиж үзэж ижил ерөнхийдөө яана. Тэнгүүдээ сургуулаасаа бас тэтгэлэг авах боломжтой байгаа. Тэгээд ер нь бол хэлний бэлтгэлээ төгсөөд бол тэтгэлгүүд бол Америк болт боломжтой байгаа. JASO гэдэг нэг сайт байгаа. Тэрийг нь бол доор нь хадаад өгөх үлдээ. Тэгээд тэтгэлэг гэснээс хэлний бэлтгэлээр сурж байгаа тэтгэлэг гэж үгдэг юм. Тийм тэтгэлэг бол байгаа. Гэхдээ ерөөхдөө би яг яаж бүрдүүлдгийг бол мэдэхгүй. Нийлсэн тийм тэтгэлэг бол байсан. JASO-гийнхаа нөгөө тэр юугийн сайн яг уншаад ухаад үзсэн юм бол байд юм билээ. Зөв хэлний бэлтгэлээ дуусгаад өөрөө сермон авахгүй сурсан шүү дээ. Тийм 4 жилийн баг. Тэрнийхээ төлбөрийг тэтгэлгээр сурсан гэсэн үг юм уу? Тэрс би тэрийг ч юм бол яг сургуулиасаа тодорхой хувийн хөнгөлөлтөөр сурсан. Тэнгүүд ууг нэг авсан байсан бол сар болгон 5,000 буюу одоо 50,000 yen авах байсан л да. Тэгээд өөрөө залгуурч яваад ажиллаа хийгээл энэ тэрэ гэж ирэхэд авч чадаагүй. Тэгээд хэрвээ яг энийг авч чадах юм бол одоо ханс хэрэглэдэггүй улсуудынхан болохоор энийг авах юм бол ерөнхийдөө сар болгон 5,000
гинт итгэлэг авах нь бол хамгийн том нээлттэй байдаг шүү гэж хэлж та. Тэгээ чамтай тухайн үед цуг нэг сургуульд сурч байхад за адилхан монгол хүмүүс хэрэгсэн юм. Ер нь бол нэг гарын 5 орлогт юм да. 5-аас нэг жоохон дээшээж биш юм аа. Тэгээд ялч нөгөө хэлний бэлтгэлээр ингээд бүр анхаас нэрээ сураад тэгээд давхар цаашаа их сургуульд ч юм уу те эсвэл Синмон гакгууд ордог ч юм уу те. Тэгээ бол бүр угаад яг нэг дараалалаар явж байгаа юм шиг гой санагдаж байгаа байхгүй. Гэтэ яг өндөр зэрэг бас л амар хэцүү л дээ те. Тэгээд нэг надаас бас нэг сая YouTube дээр бичлэг хийж мэгээд эхэлж байхад хүмүүс болохоор нэг иймэрхүү нэг мессеж ирээдсэн байхгүй. Одоо яг хэлний бэлтгэлээр яваад ирсэн хүмүүсээс бас ирж ирсэн. Тэгээд хэлний бэлтгэлээр 30 хүүхдүүдээс амар их ирсэн байхгүй. Тэгээд надаас юу гэж асуусан бэ гэхээр хэлний бэлтгэлээр ирээд яг тэр нөгөө нэг тэр одоо 28 цагаа сая хэлчихсэн шүү дээ. 28 цагийнхаа ажлыг хийгээд тэгээ сургалтын төлөв бүртгүүлэх боломжтой юм гэж ярьсан байхгүй. Яг 28 цаг дотроо гэх юм бол ер нь бол амархан гэж боломжтой гэж болж байгаа боломж бол байгаа. Гэхдээ ер нь амар хэцүү. Хэцүү нэлээд хэцүү дээ. Тэгэл одоо жишээ нь бол мөнгө хадгалахын тулд болохоор хүнтэй амьдрын тэр хүнийхээ бас айсыг нь бол харахгүй бас хүн бол янз бүрийн байгаа шүү дээ. Тэнгүүтээ дээрээс нь хоолундаа байнг хийж нөгөөдөл чинь гар шоуд бас хүм шоудмаар гэдэг бэлтээ бол хэцүү л байгаа. Мөнгө төгрөгийн асуудал хийнэ зэрэг гэж байж л байгаа. Гэтэ ерөнхийдөө тэгэл төвжийдэг хүлээ гэдэг ерөнхийдөө болно доо. Харин тэр талаар хүмүүс амар надаас асуужсан. Тэгээ нэг миний бас хариулт өгөх хэцүү байгаа байхгүй. Тэр чинь би өөрөө хэлээ ирж байгааг болохоор. Тэгээ яг энд ирээд тэр нэг хажуугаар нь ажил хийгээд тэгээ сурахад ер нь яг хуунаас шалтгаална л да. Гэтэ надад нэлээд олон хүмүүс бас сонсож байхад ер нь амар хэцүү байдаг. Тэгээ бараг хичээл дээр 28 цаг мөн заримдаа нэг ажил янз таардаг. Орой үйлж мэлж гэдэг юм уу те. Тэгээд бараг нөгөө өглөөний хичээлдээ унтсаар байгаа боёо юм сурах баг гэж хүмүүс бас нэлээд ярьжсэн сонсож байсан байхгүй. Тэр ер нь яа тийм юм. Тэр миний хувьд болохоор ерөнхийдөө бол дандаа яг японочдод ажилладаг байсан болохоор одоо хэл сурахгүйгээд одоо яах юм. Тэгээд ерөнхийдөө яг Макдоналд интерт болохоор үеийнхээ хүмүүстэй ажилладаг байсан болохоор зөвхөн тэдэртэйгээ марк хийсгээд ерөнхийдөө Япон хэлээ сайн сурсан. Сайн ч гэж хэлэх юм одоо ерөнхийдөө бол ярианы төвшөнд бол гайгүй татаа тунгадад ерөнхийдөө сурсан. Гэхдээ тэгээд яг ажлын хувьд инээ дээр гэх юм бол яг ажиллаад ядарна тэгээд гэхдээ бол хүмүүс яг шадарчтай юм байлээ тий. Дийлэх нөө. Тэгээд шадраад яг буцчихсан тохиолдол бас нэлээд байгаа юм. Ер нь бол минийхаар байгаа. Миний мэд хүмүүсээс зөндөө нэлээд байгаа тий. Тэгээд яг л зүйл хэл сурна гэж ирэхэд хэлний төвшин сайжрахгүй бол ажил олох гэж хэцүү болно тий. Тэгээд дээрээс нь гараад их сургууль суръя гэдэг их сургууль ч бас хэлний төвшин шаардна тий. Тэгээ ингээ бодохоор чинь эндээс нэг ирээд яста амар мөнгө үрж бас амар хүмүүс зээлмэл тавьж ирж байгаа тий. Хүн хүний боломж өөр болохоор. Тэгээ тэрнээсээ болоо шантраад ингээ босч байгаа тохиолдлууд бас ялч ингээ байгаад байгаа. Тэгэхээр одоо ингээ цаашд ингээ ирэх гэж байгаа ингээ залуус байгаа шүү дээ. Японоор хэлний бэлтгэхээр ингээ ирээд бодож байгаа залуус ер нь юу хэлэх зүгээр юм. Тэгээ рич бар хүн болгон л хэлж байгаа шүү дээ. Япон хэлээ сайн сур. Тэгээд ерөнхийдөө бол амар төвчээр шаардна. За хөтлөө Монголдо шоож байгаа л ирүүл. Энд бол шоуд нөх юм бол эсрэгээрээ чи өөрийгөө халаалт болсон шүү. Шоудаж инээ тэрээ ингээ тгий гэсэн тийм ерөнхийдөө бол нэг жоохон залуу насны хэдэн жилийн алт юм да. Моос маш гүрийж маш хичээж тэгээд өөрийгөө бас нэлээд зовоож ижил юм сурахгүй бол тий. Хажуугаар нь ажиллаад сурна гэж бас чангастай тий. Миний хувьд болохоор ерөнхийдөө яг Макдоналдаас гарангуудаа дараа нь ерөнхийдөө комбинид ажилласан. Комбинийн шөнийн ээлжинд нь ажиллаад ингээд өдрөн сургуульд яваад тэгээд ерөнхийдөө хийдэг байсан л та. Гэхдээ яг хөө тэгээд яг тэр дэлгүүртээ аягүй сайн ажиллаад ирэхээр ерөнхийдөө миний хувьд манай дараа болохоор би ч 28 цагийн чинь яг ингээд өгөө. Тэнгүүд 28 цагаас гаднахыг чинь бэлнэр өгөө гэж ерөнхийдөө тэгж ярьж тохиолдож ирсэн. Гэхдээ тэрийг бол тухайн оных нь ааш цангаслаад мэдэн шүү дээ. Одоо бүх газрууд бол тэгнэ гэж би хэлж чадахгүй. Тэгээд ерөнхийдөө бол би нэг 7 хоногийн за 6 шөнө гэж ажилладаг байсан. Тэ. Тэнгүүд нэг харсан бүтээсэнд нь болохоор бас өдрийн тийм ажил явуулдаг байсан шүү бэлнэр. Гэтэ тэгээ бодоход хэцүү байгаа шүү дээ. Яг хизээн сурахыг, хизээн унтахыг. Гэтэ тэгэл чиг нунаага
галзуу барын амунд гараа ихээс руцсан залуусаа одоо тэгээд өнгөрөөжлөө шүү дээ. Гэхдээ тэгэж хэдэн жилийн өнгөрөөсний хүчинд тэгээд одоо бас ерөөхдөө нэлээд гайг болцсон байж байгаа шүү дээ. Ер нь одоо тэгээд яг сургуулаа төгсөөд ажилд орчлоо. Тэгээд ерөнхийдөө тэгээд цаашаа юм да. Чи одоо цаашаа одоо програм хангамжийн чиглэлээр үнцэн ажил орсон байна шүү дээ компани. Тэгээд сэрмөн авахгүй тэр нэг юугаа төгссөн юм уу те програм хангамжийн чиглэлээр төгссөн юм. Тийм. Тэгэхээр Монгол их сургууль Монгол төгссөн юм уу? Эсвэл юу сурч ирсэн юм уу? Шууд ахлах сургуулаа юу төгсвөл? Ер нь бол яг 18 хүрэх жилээр ирсэн шүү дээ. Ер нь бол бараг 17 таад ирсэн дээ. Тэгэл одоо 6 жил болчихдог юм байна. Тэр нэг Японы хэлний сургуулийн тэгээд багш нарын юу хэр заадаг юм. Багш нар нь бол сайн заашаа. Яаж ч шиг сайн заа. Бүр ямар ч хэл ойлгохгүй нэг нөхөр байж хахтал бол яаж ч байгаа л ойлгуулж яддаг. Айгуу сан. Цаанаасаа. Тийм түнгүүдээ бас ерөнхийдөө сэмүн энтрих бол ерөнхийдөө маш детальч гэх юм уу амар гүнзгийрүүлж ерөнхийдөө заадаг. Гүнзгийрүүлэх гэж хаашаа амар амархан сэдвийг амар ихээр тайлбарлаж тийм хөрөө заадаг болохоор яг миний хувьд бол жоохон тэндээ залхсан л та. Хурдуурд яг тав гэдэг энэ тэрийг заагаагүй болохоор тэрний оронд бол уг нь 2 жил сураад зүгээр шууд ажилд орсон байсан шал өнгөс би л хөвдөө бодчихлээ. Яг энэ дээрээ Японд нэг хэсэг байгаад ажиллана гэх юм бол яг шууд Симонгоо төгсөөд 2 жилээр төгсөөд тэгээ шууд ажилд орсон баг шууд юм да гэж бодсон. За тэгээд өнөөдрийн видеог ерөнхийдөө энэ үргээд дуусгая. Тэгээд яалтчгүй сая ингээд 5 хүн бас ингээд яг хэлний бэлтгэл төгссөн хүнээс нь тэгээд өнөөдөр ингээд сонслоо өөрийнх нь яг түүхийн. Тэгээд ирэх гэж байгаа хүмүүс байвал тэгээд өнөөдөр хамгийн гол нь энэ дээр хэлээ сайн сурах хэрэгтэй. Хамгийн гол нь бас миний зүгээс нь хэлэх юм бол нэг яг юу зориод яах гэж ирж байгаа гэдэг нь маш сайн бодож ирэхгүй бол зүгээр нэг одоо юу гэдгийг нэг очоод одоо болчих юм гэдэг танаар ирэх юм бол бас жоохон шаналх магадлалгүй өндөр байдаг юм шиг бол санагддаг. Тэгээд чиний ерөнхийдөө юу гэж бод анх яг яаж ямар зорилгоор ирж ирсэн юм? Амар инээдтэй шүү дээ. Гэрээс тустаагаар юм. Хастаа эдийн засгаар тустаа аллаа хэлсэн. Тэгэл одоо тэгэл очил буцаал нэг гэрийнхээ мохорсыг хэлтэй юмсэн. Тэгээд ерөнхийдөө бол бас яг элийн хэлхлээ төгсөөд бол яг хаах сургуулийн нэтэр гэж хайм гэж байгаа хүмүүс бол бас нэг доотлолт нэг яг монгол хэлээр яг Японд сургуулиудын тийм хайдаг тийм систем байгаа. Тэрийг линкийн доор хадаад өгөх хаа. Тэгээд доотлолыг доор нь оруулаад өгчээ. За тэгээ өнөөдрийн бичлэгийг өндөрлөө. Өнөөдрийн бичлэгт орсонд баярлалаа. Цаг гаргаж орсонд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.